Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа бичлэгээр би Монголд очсон бичлэгийг үргэлжлүүлэх хийж байгаа. Хотод яг эхнийхээ 2 хоногийн өнгөрөөчөөд сүүлийн хэд хоног бол яг хөдөө өнгөрөөсөн байгаа. Хамгийн ихэнд болохоор би Баятангийнхаа найз хонгороотой уулзсан. Тэгээд манай хонгороо намайг хүлээгээд бүр ажил дээр айгүй удаа суугаад би яаж чад тэр өдөр гадуур айгүйх ажилтаа явж байгаа. Тэгэл хонгороотой арай гэж уулзсан. Уул нь бол бид хоёр өөр төлөвлөгөө байсан юм аа. Тэгэл яа харахгүй. Миний ажил амжихгүй байсаар гал бид хоёр тэгээд төлөвлөгөө өөрчлөлтөл хонгороогийн очиж пицца идэл жоол юм ууж ярьж сууж байгаа. Бас жоолч яриаг манай баг бочч шүлгөө нэлээ удаа юм ярьсан шүү. Монголд ингэж цөөхөн ингэж хэмгэлдэх газар байдаг юм уу? Хөөх юм. Тэгээ маргааш өглөө нь одоо миний 10 жилээс үлдсэн баг ганц сайн нэг гэх юм бол ундрмаатайгаа уулзсан баг. Бид хоёр чинь бас нилээ ярьж ирж уулзсан. Оройн өдөө явахаар бит толцсон. Уул нь бол маргааш өглөө би явах. Тэгсэн чинь тэр оройн нөгөө цасан шуурга шуурна гэд тэгээд эрт гар гэд тэгээ харахгүй бид тэр өглөө уулзаал өдөржингөө хамт байж бол хоод тэл кино үзэлж бол тоглоом тоглолт амар явсан. Тэгээ ундрмаатай уулзлаа. Манай ханд энэ баяжцсан. Надад зориулж ингээд VIP тасна. Тахив ингээд ганцаар түрээсэлж өглөө шин. Хин ч яахгүй. Тэгс чараас нэг хүн хатаг л. Батлаа. Нэрээ байхгүй. Галт. Андуур алж байгаа юм шүү. Бизнес эхлүүлсэн л үү. Тэгэл аймаг дээр очиж онцоод маргааш өглөө эмээтэйгээ уулзчаад эмээ намайг ирэхийг мэдчихсэн байлээ шүү дээ. Би бол эмээ намайг мдээгүй байх гэж тал хинти бэлэг маягаар очиж гэж бодчих. Эмээ аль тэнд би чиний фэйсбүүк дээрээс онгоцны сторич харсан шүү дээ. Тэгэл чамайг ирж байгаа маяг гэж аль тэнд бууз бэлдсэн байсан гэл. Цамаг бэлдсэн сууж байгаа юм чи. Тэгэл гэртээ очсон чи уршаа өхөр хууруудсан гэдэг өхөрлөгөө явцсан байсан. Тэгэл ээжтэй уулзаал ойр зүрээ имэрч ал гарсан чи манай нохой. Тэгэл нохойтойгоо нилээн тоглосон. Тита. Ой, тэмгтээр. За оройн тэгэл хүрнээсээ ирэл тэгэл бид хэдтэй уулзаал. Сайхан намар хураас айргаа гаргаж өгч байгаа юм чи. Тэгэл юу туртай юм чи тэгэл айргаа ууж байгаа. Сайн уужаал ирж байгаа юм чи. Тэгээ бас хөдөө чи зүгээр байхгүй. Бас ойр зүрэ ажил туслаад гадуур дотор хийх юм юу вэ? Төрш төлөнөөс ахвал гэрэн гадаа ядж яхад нэг хоёр үн чи унахтаа нөгөө хоёртоо ус тэжээлийн нэг бол. Тэгсээр гал нэг хэд хоног дороо дууссан шүү дээ. Дараагийнхын өдрөөс харин гарч өвтэй гадуур дотор малд жоол явж зураг бичлэг хийгээд дээрээс ганц нэг унах нөгөө атуун алга болчоод тамгалааг устэй сүүлд нэг азраг атуунд бас GPS зүгээд нэг атуу барьж GPS дээр зүгэл. Тэгсээр л ер нь өдрүүд өнгөрсөн дөө.
тэгээ би чинь бас хөдөө зүгээр байгаагүй. Машинд сайхан бичлэгээ явуулчихж харин. Өхөр урууд чинь ингээд даав намайг буулгаад өхөр тулгуултыг. Цас мастай энэ зөх машин явахгүй газараа би тэгээ одоо буужсан яваа өхөр туулаа. Тэгээс яаж зүгээр авахгаас бас бичлэг хийгээ яваамаа. Тэгс чи бас бичлэгээ явах бас гар нилээн даарчлаа шүү. Аргагүй штэ ойрын жил гарan баг 2 жил шахгүй ингээд ерөөсөө энэ цастай үл үзээг байхгүй юу? Энэ Ирланд чи яаж чад хүүхдийн сүртэй хүүхдэн болохгүй чаас цас чарахгүй. Орсон цасныг шамраг маягийн хэдий юм ороод нөгөөт нь газартаа унаал хайлал. Ер нь нөгөө тиймэрхүү байхгүй юу? Тэгээ би ч бас азтай энэ Ирланд ирснээс хойш 2 дахь цасыг үзчихэж байгаа. Одоо би та нарт Коркийн цас яаж ордыг харуулъя заяа. Тэгээ 2018 оноос хойш цас орлого байж одоо яг энэ 24 онд ороод 25 он гарсны дараа бас нэг цас айгу ховор орлоо. Тэр цасыг үлдчихэж байгаа юм. Тэгээд энтхийн өвлийг яаж тэгээ Монголын өвлөлтэй харьцуулах вэ? Тэгэл хүүхдэн уур авсалтай газар очисон даараал хамаг юм зузаалал ээжиж хувцсыг өмсөл өөрөө хувцсыг өмсөл тэгэл малт явсан гадуур гарсан. Тэгэл ерөнхийдөө бол жоохон даарсан. Гэхдээ намайг ч бас нэг амир хүүтрээгүй. Хүүтнийг мэдрээг болохоор жоохон даарч байсан шүү. Тэгээ хурт яваа дээрээс нэг хэдэн хойноос тасарсан байгаа. Тэгээ хоньны тасарсан нэг захад намайг бас буулгаад хонь тууга туулуулж байгаа юм. Тэгэл нөгөөдөө туугаа явж байгаа юм чи. Манай энэ бас жоохон тогшоо. Ерөөсөө явм хүн хараагүй. Өөдөөс нэг эргэж харчаал тэгэл цаашаа гүйж сухтаач. Ер нь бол цаг сайхан бол манай энэ чинь ер нь бол хээр төлөлөөл ер нь бол хэрээр байждаг байхгүй юу. Тэгээ харахгүй өвөл хүүтрэл урууч магадгүй гэл гэрийн хажууд ингээд тууж авчирдаг, гадаана хотлуулдаг. Тэгэл аргагүй өрхөн туулгуулж байгаа болохоор эдгээр нэг юм сүртэй юм үзээг юм шиг царайлаад л. Одоо нэг фейс дээр ч юм ингээд инстаграм дээр иймэрхүү тавш малын бичлэг оруулна шүү дээ. Тэгэхээр манай одоо хэлний курс ангих бүр амар гайхдаг. Тэдний хувьд ингээд яг мэддэг зүйл ингээд перми мал авчих байгаа байхгүй гашаанд байдаг эсвэл нэг том акр газар байдаг. Тэгж аач ингээд манай мал ингээд хээр явж идэг. Заримдаа ингээд ер нь бол 7 хоногт нэг ч юм уу ойр ойрхон хэсэг хугацаанд байж гал адуу мал гэтэр өхөр ингээ хардаг гэл гайх. Тэр үед ингээ хээри мал ингээ хөдөө байдаг мал гэдэг бол шаал өөр ойлголт. Би тэднэрээ зайл цаашлаа та нар ингээ Монголд ирээрээ бараг ингээ чинь ингээ мал зал ингээ дураараа бийж тиймэрхүү байдаг шүү гэл ингээ ухуулна. За суртлах хулгийн маяг юм хийнэ. Тэнгөт очноо л гэж тэгэл цайл хийзээч ирэх юм байгаа юм дээ. Тэгээ хэд хоног гэртээ байж гад бас сумын төв мөв ороод ойр зурхаа ингээд хамаат ах дүүнэрхээ орж байгаа хөө. Тэгэл очих гот надад хоол ичхүү гэлгээд гадаад дэсэн жоо Монгол сайхан махтай хоол ич өгье л гэдэг. Тэгсэн чи би нэг хоол амар хурцтаад идэж чадахгүй. Хоол яах юм бэ? Зүгээр цай угаал гарыг гэл. Тэгэл өөрөм аарвал ингээл гаргаад өгөх. Нөгөөдөл нь хурцтаад тэгэл барахгүй болонготой ээж рүү. Маа ээж энэ хурц байна гэл ээж рүү өгөн заяа. Тэнгүүд ээж зайл энэ залив мэдчих чадахгүй хурцтаад байна гэл тэгээд байгаа. Тэгээ би чи хөдөө очиж мах цах идэнэ гэл амар том эндээс явсан. Өвтөө сайхан махаа идэж чадаагүй заяа. Зүгээр айраг аарал марл сайхан орчлээ. Нэр айраг бол өстэй сайн орчлээ. Хөдөө ерөөсөө сүлжээгүй газар байж байгаа сумын төв дээр хальт сүлжээ орчихно. Яата нат руу. Манай хоёр ингээд чамайг санаж байгаа шүү гэл манай хоёрын зургийг явуулаад. Тэгэл би ч бас нөгөө хоёрыг сансан байгаа юм чи. Зөрүүлж бас зургийг явуулаад тэгэл хэд хоног өнгөрсөн. За ингээд миний амралтын хугацаа дуусал хот руу орж байгаа. Барч ийн утакаараа зүгээр аимшигт заяа. Би хөдөө ингээд хичнээн даарсан ч нөх танай түрээгүй ирнэ. Зүгээр энэ хотод ингээл явхаа өмнө утаанд зүгээр л ороод ирсэн. Шөнө ингээл хоолоо өвдөж хоноол танд нь ханиалгаал. Тэгэл онгоцон цугаас чинь ханиад хүрсэн байсан. За тэгэл тэндээс ирэхдээ бараг тэгэл ханиадтай ирж байгаа юм чи. Одоо хүртэл ингээ миний хоолыг сонсолтоо ингээ гуншсан юм шиг нэг хамар бүтэм шиг сонь байгаад яг энэ чинь утааных байхгүй. Уулын тэгээд за энэ утаачих. Уулын би ингээ хөдөө ирсэн байх хугацаанда нөгөөдөө барьцлуудтай нөгөө Ирланд хэдэн найзуудтай юу гэж бодсохгүй. Морь унаад бол бичлэгээ ээж өчөө гэж бодсохгүй. Тэгээд яаж ч гэсэн нөгөө имэйл альдын цааш нэг далд хийцсэн байсан. Тэгэл унч чадаагүй. Тэгэл яг адууны хэдэн бичлэгэд ирсэн нөгөөдөө бичлэгээ харуулдаг гэсэн чинь манай ээдээ адууны бичлэг харсан. Пони морь юм уу гэж авдгийг хөөх юм манай Монгол морь. Үгүй манай морь ингээ жижигхэн бондгор хөөхөд таргалцсан байгаас тэгэл өхөөр зүлээл өнгөрлөө. За тэгэл миний амралтын хугацаа дуусаал буцсан да. Одоо тэгээ дараа жил Монголд ирнэ. Миний хичээлийн сургалтын хугацаа дуусч байгаа. Тэгэхээр явсаж байгаа. Доглоод шүү.